Баян зүрх дүүргийн цэг даргын захирамжаар ерхий боловсролын сургууль болон дотуур байр, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхд хамгааллын боловсролын хэрэгжилтийг шалгах, зөвлөн туслах ажлын хэсэг гарч ажилласан. За бүх сургуулиудаар эхний ээлжинд явж дуслаа. Бүх сургуулиудын нийгмийн ажилтан болон хүүхд хамгааллын багийн ажил хэр байна гэдгийг эхний ээлжинд шалгаж үзээд за ямар нийтлэг анхаарах зүйлүүд байна вэ гэдгийг зөвлөмжөөр бүх сургуулиуд руугаа хүргэсэн. Тийх ёстой шүү заахаас илүүгээр тэр гаргалгааг хүүхдүүд өөрсдөө гаргаж ирэх нь маш их чухал ач холбогдолтой. Тийх арга зүйн сургуулийн нийгмийн сэтгэл зүйч нар маань байгууллага дээр очиод ангиудардж байгаа багш нартай энэ арга зүйг төвөнд дэлгэрүүлж эргүүлээд цаашлаад нөлөөллийн ажил нь цаашаад ингэж хэрэгжих ёстой байна. Боловсрол соёл шинжилгээ ухааны яам дэлхийн зүйнтэй хамтраад хүүхдийн эрг хүмүүжлийн аргын сургалтыг үндэсний хэмжээнд 1-2 дугаар шатнд зохион байгуулсан. За 3 дахь шатнд бол дүүрэг орногддог боловсролын хайлттай хамтраад зохион байгуулж байгаа. За энэ бол ерөн хүүхд хамгааллын бодлогыг сургуулийн орчинд сайжруулах дээр чиглэж явж байгаа. За энэ ажлын хүрээнд Баян зүрх дүүргийн бүх төрийн хэмжээний байгууллагын сургуулиудын нийгмийн ажилтан болон сэтгэл зүйч нар 100-аад хүмүүсийн сургалтанд хамраадж байгаа. Өнөөдөр сүүлийн өдөр сургалт маш их үр дүнтэй болж өндөрлөө гэж хувийн зүгээсээ болоод бус төрний өмнөөс ч бас дүгнэж байна. Яг л нийгмийн ажилтан сэтгэл зүйч гэж бол хамтарсан сургалт бол анхудаа зохион байгуулагч. За тэр дунд бол сургуулийн сэтгэл зүйчд бол энэ жилээс бол маш олноор сургуулиуд авч ирсэн. За хүн дээр бол мэрэгшүүлэх сургалтын талаар бол ямар ч мэдээлэл байхгүй үе шатаа сургалтууд явж байгаа нь их үр дүнтэй санагдаж байна.